Биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хорооны хийний бүртгэлийг хэрхэн бүртгүүлэх вэ? Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл гарын хорооны хээг харилцахгүй бүртгэдэг. Мөн хэдийн чандад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд маань дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулаад энэ бүртгэлд бүртгүүлэх бүрэн боломжтой. Монгол улсын 16 наснд хүрсэн иргэн анх удаа иргэний өмнөх авах 25-45 наснд хүрсэн иргэний өмнөхөө солиулах болон Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын харьяат болсон иргэний харьяалаа сэргээн тогтоолгосон иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлнэ. Монгол улсын иргэн анх удаа биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд гарын хорооны хээнд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүртгүүлж авчирна. Мөн өөрийн биеэрээ ирж бүртгүүлнэ. За төрсний гэрчилгээ эцэг их харгалзан дэмжигчийн иргэний өмнөлөх харгалзан дэмжигч бол түүнийг тогтоосон шүүхийн шийдвэр эсвэл сум дүүргийн засаг даргын захирамж хүүхэд асрамжийн газар амьдарч байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолт иргэн баримт бичиггүй иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд их нотлох баримт бичиг байхгүй бол түүний насыг тогтоосон шүүхийн шийдвэр мөн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын харьяат болсон иргэний харьяалаа сэргээн тогтоолгосон иргэн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн төрийн царгааны байгууллагаас олгосон тодорхойлтыг бүрдүүлж өөрийн биеэрээ бүртгүүлнэ. Ингээд улсын бүртгэгч бүртгэлийн ажилтан энэ бүртгэлийн ажилтан маань тухайн иргэний авчирсан бичиг баримттай танилцж ажлын нэг өдрийн дотор бүртгэлийг хөтлөнө.